Монгол банк үзүүлж байна. Хуримтлал бол ирээдүйд ашиглах зорилгоор өнөөдөр үүсгэж буй нөөц юм. Эргэн та сард хэдий хэмжээний орлого, зарлагтай түүнээсээ хэдий хэмнэх боломж байгаа вэ гэдгээ мэддэг болсон бол одооноос ажил хэрэг болгож хуримтлал хийж эхэл. Хуримтлал заавал өндөр дүнтэй байх албагүй. Хуримтлалын гол зарчим бол багаар тогтмол байх явдал юм. Тиймээс заавал мөнгөтэй болохоор боломжтой үедээ гэж хойшлуулахгүйгээр одооноос л эхлэх хэрэгтэй. Таны өр хүүхэд өсөж томроод оюутан болно шүү дээ. Тиймээс та сар бүр цалингаас оюутны сургалтын төлбөрт зориулан 50,000 төгрөг цааш нь хийгээд байсан гэж үзье. 1 жилийн дараа таны цуглуулсан мөнгө 600,000 төгрөг, 2 жилийн дараа сая 200,000 төгрөг болсон байх болно. Хуримтлалаа хадгаламж болгох. Бага хэмжээгээр ч гэсэн тогтмол хуримтлал хийх боломжийг өрхийн болон хувийн төсөвтөө суулгаж чадсан бол түүнийг хадгаламж болгох нь чухал. Учир нь бэлэн мөнгө хэлбэрээр хийсэн хуримтлал өсөж үржихгүй шүүгэнт хийсэн тоо хэмжээгээр л байна. Мөн мөнгөө хадгалж буй газар чинь найдвар юм уу, хулгай дээрэм, гал түүмэр гэх мэт аюул дүртэх эрсдэл өндөр. Харин хадгаламж хэлбэрээр хуримтлалаа хийж байгаа тохиолдолд хадгаламжийн хүүгээр таны мөнгө өснө. Үн цэний алдахгүй, алдсан ч багаар алдана. Тусгай хариуд хамгаалттай газар байх тул найдвартай эрсдэл үүссэн тохиолдолд таны мөнгийг баталгаатай хадгаламжийн даатгалын сан гаргаж өгнө. Сонголт зөвхөн таны гарт. Бэлэн мөнгө өсөхгүй, найдваргүй, баталгаагүй. Хадгаламж хүүгээрээ өснө, найдвартай, баталгаатай. Дэлгэрэнгүй www.sanхүүгийн боловсрол цэгийн мэн сайтаас хүлээн авч үзнэ үү.